Манай намайг Ариун гэрэл гэдэг BCA ингээд суралцдаг. Гин тэгээд энэ жилийн хичээлээр байлаа байна. Бид нар төгтөр энэ жил Монгол Улсын ингээд эртний дундад шинэ орчин үеийн ингээд төвийг судалсан. Тэгэхээр манжи үе сэргэн мондолд ингээд ардчлалын усгал тэгээд хамгийн гол нь дэлхийн ингээд нэг 2 дугаар дайныг ингээд үтсэн. Тэгээд яаж Монгол ингээд хувь нэмрээ оруулсан нь үзээ. Дараагтаа нь болохоор бид нар монгол хэл дээр шалтгаан ба үр дагаврыг тэгээд өгүүлбэрийн гишүүн дурах гэх мэт юм үзсэн. Харин уран зохиол дээр өгүүлбэр, дууж, үлгэр, яруу найраг зэргийг ингээ уншиж гээд сэдвийг ингээ судалсан. Үндэсний хичгээр харин их уншиж тийм ялгалыг үзсэн. Харин мат дээр бид нэр Айлбергийн Батархай, Фокус, Текстилийн их олон ингээд хичээл бүлэг сэдвүүд үзсэн. Харин дараагийнхтай нь бид нар зан чанар дээр зөндөлөн зан чанар үзсэн ба тэрэнд хариуцлагатай байтал өгөөмөр зан, мэрэгүү хаан гэх мэт олон зан чанар үзсэн. Би энэ чанаас юу сурсан бэ гэхээр найзуудаа сайн ингээд сонгох, тэгээд одоо мэрэгүү хаан жишээлбэл одоо алдаанаасаа суралцах, бусдын алдаанаас суралцах гэх юм уу үзье. Соода дээр болохоор би англи хэл, математик, нэгэн судал, шинжлэх ухаан гээд зэрэг ингээ хичээлүүдийг үзэж байгаа. Тэгээд диагностик тест аваад ингээд одоо төвшнгөө нэмэгдүүлсэн. За энэ хичээлийн жил дээр бид нар шинэ оноо тэмдэглэх гээд ингээ байр захиалаад бүгд амар гоё талент шоу дээрээ одоо урлагийн үзлэг дээр ингээд үзүүлсэн юмудаа бас номеруудыг үзүүлсэн. Тэгээд энэ жил бас би Таиланд руу ангийнхаа хүмүүстэйгээ RSC гээд тэмцээнд орох гээд явсан. Тэн дээр болохоор би гүйлт зураг фотограф тэгээд шатар доонд оролцсон. Дараагт нь болохоор бид нар ингээд спиритик хийсэн. Спиритик нь болохоор ингээд өдөр болгон ингээд сэдв өгөөд тэрэнд нь ингээд тохиолж хуцалдаг. Тэгээ ингээд хүүхдүүдийнх нь хуцсан зураг байна. За баярлалаа.